нийслэл хотын иргэдийг одоо туршилтанд оруулдаг мал шиг л ингэж үзэж ийн л та манай энэ ирэх барьж байгаа одоо манай Монгол Ардын намынхан. За өмнө шахмалт түлш сайжруулсан шахмалт түлшгээд маш олон иргэд 19 оноос хойш одоо маш олон иргэд эрүүл мэнд болон амь насаараа хохирсон. Зөвхөн 22 оны тоо баримтаар 56 хүн угаартаж нас барсан гэж явж исэн. За тэгтэл одоо дахиад ингээд өөр хэлбэрийн ийм одоо шахмалт түлшийг бас туршиж үзүүлнэ гэдэг одоо ингээд ороод ирсэн байна. За энэ туршилт хийх гэж байгаа түлш маань одоо бонд нэрээр одоо нийслэл хотод зээлж авч байна. Зээлээр авсан мөнгөөрөө одоо ингээд нийслэл хотын иргэдийг туршилтанд оруулах жагаад бол маш их харамсаж байна. За та одоо яг хэрвээ энэ шахмалт түлш ингээд туршиж үзэхэд иргэд угаартаж амь нас болон эрүүл мэндээрээ хохирохгүй гэсэн тийм баталгаа байна уу гэдгийг бас асуумаар байна. Ер нь бол манай төр засаг маш буруу бодлогоор явж байгаа. За бид нар хараа энэ шахмалт түвш хизээч сайжрахгүй. Бид нар ерөөсөө гэр ороллынхон дахин төлөвлөлт. За дид бүтэц гэр оролт руугаа халуун өтөө ус татах. За яндангуу болгож иж энэ нийслэл хотын агаар цэвэршиж одоо нийслэл хотын иргэд маань эрүүл цэвэр агаараар амьсгалах болохоос биш энэ хортой шахмалт түвшнүүдийг янз янзаар одоо бид нар ингээд нүүрсээ гадагшаага гаргачаад буцаагаад ингээд коксжуулж оруулж ирээд зүгээр нэг ийм ямар ч бодлого шийдвэр байхгүй ийм төвшөнд ажиллаж гин гэж харж байна. Та энэ тал дээр ер нь яг шууд ингээд хэлэх үнэхээр энэ бас боломжийн гэж хэлж байгаа тийм баталгаа байна уу? Нийслэл хотын иргэд одоо дахин ингээд туршилтанд ороод одоо туршилтанд ордог ямар мал биштэй ингээд дахин туршилтанд ороод ах уу?